Сайн байцгаана үзэгчдээ Дорногов телевизээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг D подкастын хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан амралт зугаалгын улирал дуусаж намрын одоо их ажил эхэлсэнтэй холбогдуулан шинэ дугаараа та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. За ингээд сүүлийн үед хамгийн их ер нь яригдж байгаа орон нутгийн хэмжээнд гэлтгүү мөн одоо хамгийн одоо энэ 21 аймгийн хэмжээнд дахин боловсруулах, хог дахин боловсруулах чиглэлээр одоо ингээд өөрийнхөө бүхэл боломжоор ажиллаж ирсэн нэгэн эрхэм зочинтой өнөөдөр ярилцах болсондоо туйлын баяртай байна. Тэгээ зочноо танилцуулъя. Өнөөдөр надтай ярилцахаар Экоговь дахин боловсруулах үйлдвэрийн үүсгэн байгуулагч Ганаа буюу Ган Эрдэнэ маань ирсэн байна. За Ганаа сайн байна уу? Сайн байна уу? Тэгээд одоо дөнгөж хичээл эхэлсэн, их ажил ухтаж явж байна уу? Хичээл эхэлсэн. Ажил ихтэй л Аа. байна. За маань ажилласаа ирсэн тий. Аха. За Ганааг бол хүмүүс одоо Экоговь тий. Зарим хүмүүс бүр манай Ганааг чи хогны Ганаа гэж хэлсэн. Энэ хүртлээ ингэж хүмүүст бас танигдаж тий хийж байгаа бизнес буюу хийж байгаа энэ ажлаараа бас хүмүүст танигдсан байна. Манай Ганаа гэхдээ захилгаанч мэргэжилтэй тий. Тийм захилгаанч мэргэжилтэй. Чи өөрийгөө үзэгчдэд танилцуулахгүй юу? Ер нь яг ямар мэргэжилтэй хүний яаж яваад одоо энэ хогны яг энэ дахин боловсруулах чиглэлийн энэ ажлыг эрхлээд явчих вэ? За, Наг Гард нэдэг. За. Одоо 33 настай залуу байна. Яг сайн шандад өсөөд төрсөн ийм залуу байна. За, ер нь 10 жилээс автогаа мужаа идэв байжгаад модны чиглэлээр юм ийгээд ер нь бол мужаа идэх болсон. За их сургуульд цахилгаан системийн автоматжуулалт гээд сургуульд ороод цахилгааны инженер төгссөн. За дахин боловсруулах үйлдвэрийг 4 жилийн өмнө нээгээд одоо үйл ажиллагааг нь одоо тасалдалгүй аваа явж байгаа. За анх яагаад дахин боловсруулах үйлдвэр нээх санаа төрсөн бэ гэхээр за анх чи би бас ганцаараа эхлэвгүй нэг хоёр найзтайгаа гуруулаа эхэлсэн. Санаагаа хаанаас олсон бэ? Та гурав яагаад энэ чиглэлээр ажиллая гэж бодсон юм бол? За ер нь бол юм хий гэсэн бодол байсан. Хогоёдлын тэгээд бодож явж байгаад яг модны чиглэл рүүгээ оруулаад хонцрыг дахин боловсруулаад модтойгоо ослуулад бүтээгдэхүүнүүд гаргая гэсэн тийм санаатай байжгаад тэгээд яг дахин боловсруулах чиглэлийн зүйлээ судлаад ирэнгүүт маш сонирхолтой. Тэгээд бас маш хор хөнөөлттэй тийм зүйл байгальд хор хөнөөлттэй санагдаад. За ер нь дан яг энэ чиглэл рүү н ороо явчихъя. Тэгээд явж байгаад алстай нөө юмнуудтай хослуулаа явчихъя гэсэн тийм санаатай л орсон доо. Ааха, тийм байна штэ. Чиний хувьд одоо юу гялгар утаар тийм ээ? Гялгар утаар санал хийж байгаа. Тэр маань буцаагаад яг чиний нөгөө мужаан буюу олж авсан өмнөх туршлагатай ч холбогдоод өөрөөр хэлбэл түүхийн идэ одоо тэр хог хаягдлаас бэлдээд тэгээд ажилтайгаа хослуулсан юм байна штэ. Ер нь бол уялдаа холбоотой л гэж. Уялдаа холбоотой юм байна тий. За тийм. Яг чамааг үйлдвэрээ нээсний ар дээр би бас очиж мэдээлэл бэлтгэжсэн. Тэгээд тэрнээс хойш Ганаа өнөөдрийн одоо энэ 4 жилийн хугацаанд ямар туршлагыг хуримтлуулваа гэж асуумаар санагдаж байна. Анх за хамгийн анх таарч нэг үдээ өлтөж ирсэн. Тэгэхэд бол амар сандарчсан. Гэхдээ одоо ч сандарч байна. Зүгээр. Хийж байгаа ажлаа олон нийтэд танилцуулаарай тий. Оруулаад яриад ээж магадгүй. За 4 жилийн хугацаанд манай үйлдвэрт их зүйл болсон. За манай үйлдвэр дөнгөж нэгдээд ковид гараад үйл ажиллагаа бас зогсох тийшээ хандсан. За ер нь жилд нэгээс 2 удаа ер нь зогсох тал руугаа орж идэв. Одоо нэг шантрахгүй гэх юм уу та. За тэгээд тэр олон хугацаанд за анх бол энэ бүх хонцрыг би адилхан гэж боддог байсан. Одоо л хонцор болго өөр ингэсэн тодорхой шин чанартай. За мөн 4 жилийн хугацаанд менежментийн ажлууд төрлөөр нь хэрэгжүүлсэн. Одоо хамгийн сүүлд одоо хамгийн их хүсэж явсан менежментийн ажлаа сая хавар хийгээд одоо үр дүнгээ өгөөд манай хүүхдүүд төлхөө оролцоод ирсэн. За тэгээ манай үйл ажиллагаа бас гайгүй тогтвортой болж эхэлж байгаа гэсэн. Одоо яг энэ дахин боловсруулах чиглэлээр ажиллахад хамгийн асуудалтай, бэрхшээлтэй тэр зүйл нь яг юу байдаг вэ? Мэдээж ковидоос шалтгаалж
зөвхөн танаа үйлдвэр гэлтгүү бүх аж ахуйн нэгжүүд бол тухайн хугацаанд бол тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол болон тий маш олон ажлын байраа алдсан гэдэг тийм тохиолдлууд бол зөндөө байгаа. Гэхдээ одоо энэ бизнесээ эхлүүлэхийн тулд ямар одоо гарц гаргалгаагаар анх эхлүүлж байв? За бизнесээ эхлэхэд өөрсдийн хөрөнгө гэж бас оруулсан. Тэгээ сум хөгжүүлэхийн зээл гээд тэнд холбогдоод тэндээс зээл аваад үйл ажиллагаа эхэлчихсэн. Аха. Тэрүүгээр юу хийсэн бэ? Юу авсан бэ? За тэгээ мөн байгаль орчинтой хамтраад ерөнхийд тоног төхөөрөмжийн бас улсаас тавьсан яг дэмжлэг нь яг манай үйл ажиллагаа эхлэхдээ таарад ямаа тэр ирж ирсэн. Одоо тэрийн тасралтгүй 4 жил ажиллаулаад явсан явж л байна. Бусд аймагуд зармаар нэгэ зармаар тавьсан илан болоод ээжлэлээ. Манайх ч бас таслахгүй явж байна. За зээлэрээ болохоор үйлдвэрийн байгууламж нэмж байрсан. За тэгээд мэдээж нөгөө машин тэрэг авсан байсан. Тэд нэр орж байгаа юм. За тэгээд ковид гараад яг нөгөө залуу хүн туршлахгүй тэгээд үйлдвэрээ анх барихдаа газрынх тэгшгэн гээд яг хамгийн их ус урсдаг газраа үйлдвэрээ барьчаад тэгээд тэр нэг усны асуудлаас олж айгүй их асуудалд орсон манай үйлдвэр чинь. Тэгээд нөгөө үерт орсон юм байна шүү дээ. Ковидын дараа үерт автсан юм уу? Тий, ер нь бол яг ковидын үеэр зогсоо ковидын ар дээр үерт автаад ус ороод сая энэ жилийн борооноор ч бас одоо айгүй их бороо орлоо шүү дээ. Тэр болгонд л манайх чи ер нь бол бараг хагас сар шихуу зогсож байгаа байхгүй. Мэдээж нөгөө тоног төхөөрөмжөө нөгөө нэг норцсон зүйл чинь ажиллаж болохгүй. Хатаахаас авахгүй л түүхийдээ дахиад цэгцэлж янзлахаас авахгүй л тиймэрхүү асуудлууд. За тэгээ ковидоор зээлээ төлөхгүй явж байгаад манайх ч айгүй хөрөнд орсон юм аа. Нөгөө зээлийн гэрээгээ дутуу уншаад зээлийн гэрээн дээр өдрийн 0 зээлээ төлөхгүй бол өдрийн 0.5% алдан готно гээд тэр алдангийн нутагтаа бодуулаад 40 сая төгрөгийн зээл авсан. Тэгсэн чинь нөгөөх нь алданг нь оцроо 50 хэдэн саяг төлж дуусгасан байт юм аа. Ер нь бол 30 сая илүү төхөөд ороо явж исэн байхгүй. За. Тийм, ер нь их юм үзэж энэ үйлдвэр нээснээс биш. Шүүхээр орж үзлээ. Түрүүн ингэсэн шүү дээ. Сум хөгжүүлэх сангаас одоо энэ төслийн ажлаа эхлүүлэхдээ анх зээл авахд бол бусад өөр улаан аймагуд бас орж илсэн юм шиг байна. Тэгээд одоо яг ингээд танах одоо ингээд алдсан ч онсон ч ингээд ажиллаад яваад сайжруулалт хийгээл явж байна. Бусад аймагт одоо яг энэ чиглэлээр сайн жишээ болон бас бүтлгүүцэн газрууд ер нь хэр их байна. Чи одоо хаана очиж ер нь одоо энэ үйлдвэрийнхаа хүчин чадал гэдэг юм уу те илүү одоо сайжруулах тэр арга замыг хааж ажиллаж байна. За анх бол Улаанбаатар хотод 2 үйлдвэрээр орж ирсэн. Тэгээ яг нэг үйлдвэр нь болохоор хилэн талангүй юмаа тайлбарлаж өгөө, танилцуулж өгөө, зааж өгөө, сүлдэнд төхөөрөмжөө авчирсан байгаад ирээд өсөрч өгөө тэгээд тусалсан. За зарим нэг үйлдвэр нь болохоор оруулахгүй, үзүүлэхгүй технологинууд юм уу те тиймэрхүү талын. За тэгээд аймагуд болохоор өмнөгөө нэг хогоо хэвлэлийн салбар дээр айгүй их мөнгө зарцуулдаг. Тэгтээ яг хийдэг юм байдаггүй юм шиг байгаа юм. Зүгээр л яг нэг за төдөн дөрөв тавиулаад төхөөрөмж авчирлаа гэж тэрийг авчирал хийсгээл яачдаг. Яг чам шиг одоо ингээд бүтээгдэхүүн хийж байгаа газар байна уу? За хинтэд нэг байдаг. Юу хийж байна? Хинтэд нэг огшаах юу яа? Имэйл хийдэй. За бас гоё юм тий. За мөн тэгээд яг ямар үйлдвэрүүд амар сайн үйл ажиллагаатай яваад байна гэхээр цаас яг нэг санхүүжилт сайтай, хөрөнгө оруулалт сайтай тийм газрууд нь илүү үйл ажиллагаа нь яваад байгаа юм. За ингээд аясаар яваад байгаа үйлдвэрүүд нь болохоор яг ингээд доголдолтой яваад байгаа байхгүй юу? За хотод тэгээд бас тэр нэг юу хогоо хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг менежментийн тэм гадаадын хөрөнгө оруулалттай газрууд байдгийг. Тэгээ нөө жижиг сум байгуулна гээд одоо өндөр сум гээд жижиг сум хогоо хэвлэлийн. Тэгээд тэднийх чинь ингээд бас гадаадаас хөрөнгө оруулалт болохоор өөрсдөө бодсон, сансан, хүссэн, мөрөөдсөн бүх зүйлээ ингээд хийгээд явчихж байгаа л гэсэн. За манай үйлдвэрчдийг өнөөдөр хөвд дутагдаад байгаа зүйл гэвэл хөрөнгө оруулалтын асуудал төр маш их дутмаг байгаа. За жилдээ 2-оос 3 удаа зогсож байгаа гээд тэгээд байгаа. Ажиллах хүч бас хэр болтдгоо. Ажиллах хүч хавар. За миний үеийн залуучууд бол ер нь сонирхгүй. Яг хогоо яг пүү па. Бас зүгээр хүн очиод ажиллах тэр чинь хүмүүс чинь манай Монгол улсын иргэд чинь дөнгөж л хогоо ангилж ялгаж сурж байгаа. Анхнаасаа хууцар савнд манайхан чи хийгээд байгаад тамхины ишээ хийгээд сурцсан улсууд тэрийг одоо болж чадахгүй шүү дээ. Одоохондоо бол яг алстаа болж чадна л да. Цэвэрхэн ангилаад ялгаж чадах ба.
Тэгээ нөө тийм заваа орчинд ажиллахыг хүсдэггүй. Тэгээ сүүлд нэг ажилтаа аваад тогийн зэг дээр хог төвдөг хүн ажилд аваад 2 жил ажиллуулаа. Энэ жил ажилласаа гарсан. Манай ажилтаа. За. Тийм. Яг уу ямар үзэл бодолтой гарсныг мэдэхгүй. Марсан. Миний бодлоор л яг уу би бүх зүйлээ заагаад өгсөн тэр хүн бүх төхөөрөмжөө заагаад өгсөн, бүх ажлынхаа юмнуудыг заагаад өгсөн. Тэгээ хүн чинь тэгээд юмаа сураад ирэхээр арай өөр хандлага нь өөр болт юм яа тийм. Тэгээд ерөнхийдөө ажилласаа гаргацсан. Гэхдээ би бол ингэж боддتي. Одоо сургууль дээр хонцор цуглуулж байгаа хүүхдүүд торийн эдэн дэлгүүр гэлгэруутай англи ялгаагч тэд нар бүгдээрээ л яг манай үйлдвэрт хамааралтай л болсон. Тэр бүгдээрээ л за ажилтан гэх юм чашаа муухай тий. Тийм. Яг байгаль тайртай ээлтэй хүмүүс. Тийм, байгаль тайртай. Өнөөдөр чамтай ярилцж байгаа хамгийн гол шалтгаан бол энэ байгаль их дэлхийг хайрлах тэр сэтгэл манай одоо ингээд чи ярьж штэ. Өмнө нь 20 30 жил тэр хуванцар савыг янз янзын байдлаар ашиглаад ирсэн хүмүүс өнөөдөр тэр хандлагаа өөрчлөх гэж хэцүү. Харин одоо ингээд төрөөд өсөж байгаа хүүхдүүд маань эхнээс нь заагаад өгчих юм бол яг энэ нөгөө нэг чиний хэрэгжүүлэх гээд байгаа энэ зарчмыг те байгаль орчинд ээлтэй байдлаар энэ хог хаядлаа багасгах мөн дахин боловсруулах тийм ээ. Маш олон ач холбогдол өндөр байна гэж үзэж байна. Тэгэхээр хавраас ихэлсэн энэ нөгөө сургуулиудыг дайчлаад сургуулиуд маань хэдэн тооны хуванцар цуглуулад хэдэн шуудаа гэж байна уу? Хуванцар цуглуулад буцаагаад нөгөө сандал авж байгаа энэ одоо яг энэ хуванцраар энэ сандлыг хийжлээгээд хүүхдэд үзүүлчихэж байгаа болохоор их тийм гоё урам зориг авсан ийм гоё үйл ажиллагаа болж байна гэж харсан. Тэгэхээр одоогийн байдлаар одоо зөвхөн сайн шандын сургуулиуд оролцож гин үү, хөдөө орон нутгаас ирж гин үү? Одоо хамгийн их санал авсан сургууль ямар сургууль байна? Багш нар хэр дэмжиж гин? Хүүхдүүд өөрсдөө ямар зүйлийг сурч гин? За, хавар сургуультаа сайн шансны 5 газартаа хамтраад гэрээ хийгээд ерөнхийдөө санхүүжилтээ аваад хийсэн. За, тэгээд инх махтах бид хоёр сургалтаа хийгээд за би ч өөрөө өөртөө сургалтаа хийгээд багш хийгээд бас сургуулиудаар явсан. За тэгээ Ногоон Баатар гээд сав байршуулсан. За тэр савны онцлог нь юу вэ гэхээр тэр сав дотор байрладаг гадаа биш. За хүмүүс хог хаягдл хэрэл гадаа хогийн сав байрлуулах гэдэг. Тэр сав маань сургууль дотор байрладаг. За сургууль дотор байрлахаар яах вэ гэхээр хүүхдүүд цэвэрхэн сав авчирна. Яг тийм ээ тий. Тий. Одоо муухай дотроо үлдэгдэлгүй тийм савнууд авчирч өгнө гэсэн. За тэр Ногоон Баатар сав маань нэг дүүрхээрээ 27-оос 30 кг хуванцар сав багтдیں۔ За Ногоон Баатар саваар 20 удаа дүүргээд манахаас нэг сандал аваа гэд. 20 удаа дүүргээд. Тий. За багш нарч тэгээ яаса гоё гинэ тэргээд. Тэгээ яг сургуулиуд, шинэ сургуулиуд тэр нөө тогтцолтын асуудлуудаа бас хийж ийсэнтэй бас давхцаад. Тэгээ багш нар нь цаашаа хүүхдүүдэд бас идэвхжүүлээд. За бид нар чи бүх хүүхдүүдийг нэг урлаг зааланд оруулаад сургалт орчоогүй анги болгонд нь орж. Бүр жич орсон байх тий. Бүлэг болгон дотор ингээ ороод явсан гэсэн үг сургалтаа. Тэгээд түүчээ сургууль гэвэл одоо нэгдүгээр сургууль энэ 10 сандал авсан 6 тонн хуванцар хаягдлыг цуглуулж өгсөн. Тэр сандлуудаа хаана тавьсан бэ? Сургууль дээрээ тэр нэг ногоон байгууламж хийсэн байлээ. Тэн дээрээ байршуулсан лээ тэднийх. Тий. Тэгээд тэр үеэр чи яг нэгдүгээр сургууль цуглуулж эхлээд ер нь бол бүх сургууль цуглуулж исэн. Тэгсэн чи гадуурч хуванцар олдохгүй байна гэд. Бүр сүулдэ юу? Манай үйлдвэр дээр хүртэл манай хүүхэд хуванцар яах гээд хуванцараас өгчөөс хийж хүртэл. Уг нь үйлдвэртэй авчих гээд байгаа шүү дээ тий. Маш сонирхолтой. Тэгэхээр энэ өөрөө соён гэгэрүүлэх буюу одоо хуванцар савны өөрөө энэ гялгар уут хуванцар савны хог хаягдл өөрөө ямар байгаль орчиндөө сөрөг нөлөөтэй гэдгийг тайлбарлаж чадсанараа. Мөн эцэг эхчүүд, багш, сурагч энэ нэг ойлголттой болсноороо энэ ажил маань илүү одоо үр дүнгээ өгч байна. Тий. Хүүхдүүд ингээд хуванцар савны одоо сөрөг нөлөө буюу гялгар уут жишээлбэл одоо гялгар уутны хор уршиг бол одоо баг хүн болгон мэддэг хэрнээ хүүхдүүдэд хэлж өгдөг хүмүүс байна. Өөртөө шууд хайчдаг хүмүүс байна тий. Энэ талаар яг тайлбарсны ар дээр хүүхдүүдээс сонь асуулт ирдэг үү? Асуултууд энэ за нэгэсэндээ сургалт орж яах гэдэг маань хогоо ингээд ангилаач гэж байгаа ч гэсэн за энэ хуванцар болгон маань өөрсдийнхээ хэлтэй. За ямар хэл байгаа юм бэ гэхээр одоо энэ усны сав ийшээ харуулж байгаа л тий. За. Тэгээ дээрээ нэг номерын тэмдэглэгээтэй байна. За энэ маань би дахин боловсруулах хаягдл шүү гэд өөрийгөө хэлээд өгч байгаа юм. За. Энэ нэг нь одоо нэг үсэл хүүхдүүдэд хэлж заагаад явчихж байгаа гэсэн. За тэгээд
Тэгэд бас хүүхдүүдийн нэг дийлэнх сонио ойлголт байсан. Ямар ойлголт вэ гэхээр за манай томчууд ч гэсэн бас яг ойлголт нь тийм байсан. Яг хонцрын үйлдвэр гэхээр бүх хонцрын үйлдвэр адилхан гэдэг тийм ойлголт байсан. За яг үндэ тэр нь тийм биш ээ. Хонцрын үйлдвэр маань дотроо бас айгүй олон төрөл идэг. Одоо шинэ ундааны савыг боловсруулах үйлдвэр хөтөл нэг өөр төрлийн үйлдвэр. За бөглөөг нь боловсруулах үйлдвэр бас нэг өөр төрлийн. Гэлгаруутыг боловсруулах төрлийн үйлдвэр бас нэг өөр төрлийн үйлдвэрүүд байдаг. За тэр болгоны тайлбарлаж өгч байна. Сая сүүлд 1-р сургуулийн 10, 11, 12 дахь бүлгийн хүүхдүүд манай үйлдвэртээ ирж танилцсан. Сая хичээл ороод өнгөө сайхан 7 хоногт юм уу та. Тэгэхэд 10 дахь ангийн хүүхдүүд айгүй сонин зүйл асууж илээ л дээ. Таны сарын орлого хэд мэдвэ тэгээд бизнес талаас нь. Тий, бизнес талаас нь. За тэгээд 11-р ангийн хүүхдүүд нь болохоор ягаад энэ үйлдвэр чинь боловсруулах үйлдвэр гадуураа эн чинь гэлгар утнаас чинь тарцсан байж тээ салхинд хийсэн алга болчих юм. Ер нь бол одооны хүүхдүүд шал өөр сэтгэлгээтэй. Тэгээ бас нөгөө нэг ирж үзсэн нь бүр нөгөө нэг гэлгар утаар чи ийм болоод байгаа бидний өгс юм ийм болоод байгаа бүр тодорхой мэдээд авчиж байна. Очиж үзэж штэ тий. Очиж үзэж байна. Дараагийн удаа бол нөгөө сургуулиудын анги танхимд очихоосоо илүү бүлэг бүлгээр нь аваачаад бүр тэнд харуулчвал их үр дүнтэй юм байна штэ тий. Чи ч ажиллаа хийж гэн тэр хүүхдүүд магадгүй очихдаа бас нэг хунцраа аваад очин тий. Тий, замдаа хунцраа түүгээд ирж байгаа. Ааха. Тий. Алстаа ер нь бол зорилго нь яг тиймэрхүү байдлаар л явах гэдэг. Ааха, зөв Шиг үйлдвэрээр нээлттэй олон нийтэд. Би бол технологи нугаддаг асуудлыг ойлгодгүй юм. Ааха. Чиний хувьд болохоор одоо гэлгар утаар. Гэлгар ут. Тэгээд 2 номерын унцар буюу HTP гэдэг одоо бөглөө. Масал тосолны сав, шампуны сав. Ааха, бөглөө авч байгаа тий. Тэр бөглөөгөр юу хийж байгаа лээ? За нөгөө гэлгар уттайгаа цуг боловсруулаад холих боломжтой юм тий. Одоо шинэ юм л байхгүй. Зүгээр би гэлгар утыг дангаар нь хайлглаа бүтээгдэхүүд манай бүтээгдэхүүн хэтэрхий уян болно. За тэнгуут нөгөө нэг бөглөө масал тосол HTP-ний сав чи холиод ирнэ. За тэнгуут чанар нь арай өөр болоод хатуу болоод ирнэ. За мөн тэрэн дээр нэмэгдээд нэг удаагийн хоолны савнууд пакетнууд орчно гэсэн. За энэ гурыг чинь нийлээл одоо бүтээгдэхүүнээ гаргаад байгаа л гэсэн. Яг энэ үйлдвэрийн талаар бол хүмүүс бол бас зарим нэрэ дутуу ойлголттой байд юм те. Нэрэ хунцар ирэхэл бүгдийг ингээд ойлгочдөг. За тэгэхээр хүүхдүүдэд бол ингээд үр дүн гарч байна. За одоо сүүлийн үед шүүмжлэлт дагуулад байгаа асуудлыг ярихаас өөр аргагүй. Одоо ингээд Дорноговь аймгийн төв Сайн Шанд хот маань өргөчөнд хэлж байна те. Одоо саяхан л Ар аймаг гэдэг тустай байдаг гэсэн л одоо ингээ бүр нийлцсэн. За тэгэнгүүт одоо яаж байгаа вэ гэхээр хог хаягдлыг хэрхэн одоо багасгах асуудал тийм ээ. Хог хаягдлын тэр менежментийн асуудал. За мөн одоо хүмүүс хог хаягдлаа ангилан ялгах асуудал, хотын асуудлаас хөгдөж эхэлж байна л да. Энэ дээр бол иргэд байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхээр одоо чиний хувьд үйлдвэрээ яг хогийн одоо тэр хонхрын одоо наахан байгуулсан тий. Тэгэхээр хогны нөхцөл байдал болон хогийн зэг дээрх нөхцөл байдал тэр бүхнийг бол чи яг сүүлийн 4 жилийн хугацаанд яг хажууд нь байгаад мэдчихэж байгаа гэсэн. Одоо хог хаягдлын энэ цэгийг мэдээж одоо ямар нэгэн арга бодлохоор ингээд мэдээж холдуулах юм арга бодлогыг бол орон нутгаас хэрэгжүүлэх нь тодорхой байх гэж бодож байна. Гэхдээ би хувьдаа юу гэж харж байгаа вэ гэхээр яаж энэ хог хаягдлыг ер нь багасгах юм бэ? Хог хаягдл хүн амаа нэмэгдээд хүн амаа дагаад нэмэгцээр л байна. Магадгүй ингээд жоохон холдуулсан ч гэсэн тий. Чамд ямар арга зам харагдаж байна? Чиний үйлдвэрлэл надад ийм гаргалгаа харагдаад байгаа байхгүй юу? Ядаж тийм ээ. За манайх ч анх газраа ягаад тэр үйлдвэрээ хогийн цэгийн наанд байгуулсан юм бэ гэхээр Улаанбаатар хотод хот тогтцоолох одоо нэг төөкийн ажилчид нь замаараа нэг хонцор хаягдлаа үйлдвэрүүдэд тушаага авдаг байхгүй. Ялгаад би яг тэр үндсүүдээр яг хогийн цэгийн хажууд 50 үйлдвэрээ байгуулчихвал ядаж түүхийн иддэг ойрхон гэж утсан юм. Яг чиний хийх ойрхон тэгээд нэг хот тогтцоолохын машинуудтайгаа одоо төөк хот тогтцоолохтойгоо хамтарч ажиллаад тэднийхээс бас дэмжлэг аваад давхраа цуглуулаа явах байх гэсэн чинь тийм байгаагүй. За нэгдүгээр тийм байгаагүй. За одоо хогийн цэг дээр хаягдаад байгаа нийт тог хаягдлын бараг 50% давхар хаягдл байдаг. За манай үйлдвэр өргөжөөд томорчвол одоо л хунцар сав. За гэлгар уут, хөнгөн цагаан, лаад авч байгаа. За мөн шил авч байгаа. Шил өгье гэсэн улсууд ирэхэд би зүгээр аваа цуглуулад ддаг. За анх бол цаас авдаг байж байгаа. Цаас авах болсон. За манай үйлдвэр өргөжөөд ирчвэл нэмэлтээр дахиад өөр давхар хаягдлууд авах боломжтой болно. Боломжтой болно.
За тэгэхээр нөгөө нэг хогийн цэг рүү явж байгаа хог аягдал багасаад ирнэ л гэсэн үг. За одоо нөө шатаах, зуух, лант, пил гэдэг айгүй өртөгтэй юмнууд яриад байгаа л да. Өнөөдөр тийм их мөнгө зараад тийм хийлээсэн хог аягдал шууд багасчихгүй, алга болчихгүй, арилчихгүй. За тэрнийхээ ярээр зардлууд айгүй их гарна. За миний харж байгаа юм зүгээр менежментийн ажил яг л иргэд рүүгээ чиглэсэн ажил хийсэн юм нь бол маш зөв үйл гэж боддог. За сургуулиуд руу одоо 6 сургууль байгаа. 6 сургууль дээр яагаад томцоор өнгөн цагаан лаа цаавн гэдээ ингэсэн байгаа юм бэ гэхээр гадуур ингээд хогинсоо байршуулах тусам хог аягдал маань ихсээл байна. За тэнгууд давхар аягдлаа одоо ингээд сургуулиуд руу төвлөрүүлчихэж байгаа. За сургууль гэсэн нөгөө нэг хөрөнгө оруулалт багтай гэж явдсан шүү дээ. Сургуульч юм төсөв багтай. За тэнгууд тэр нь хүүхд нөөний давхар аягдлаараа бас тодорхой хэмжээний төсөв бүрдүүлэх боломжтой болох тийм нөхцөлийг бүрдүүлэх гээд тохиолдолтой шийдэх яаж тийм ээ. Тохиолдолтой шийдэх тийм юм бүрдүүлэх гээд ихний юм шатны юм хийчихэд байгаа юм. Сургуулийн ороод давхраа цуглуулад эхэлцгээч байгаа. За тэнгууд хонцор аягдлын сургуулиуд руу төвлөрүүлчлээ. За 6 цэг байна. Тэр 6 цэг дээр бол хангалттай ирнэ. Нэг сургуульд ойролцоогоо 2000 гаруй хүүхэд гэхэр чинь бараг 10 2000 хүүхэд хонцраа гэрээсээ авчирхад айл болгон хүүхэдтэй айлхны хүүхэд сургуультай явдаг, хичээл суудаг. Тийм байна. За тэнгууд гэлгар утны аягдал. За гэлгар утны аягдал нь зөвхөн нөгөө нэг дэлгүүрүүдээс гардаг. За одоо би 8 нэрийн дэлгүүрүүдээс гэлгар утны аягдлаа авдаг. 52 дэлгүүр байдаг гэдгээс 22-ыг л авдаг. Сайн шандад. 52-оос 22. За яг нэг 40 дэвтэй. Тий, 22-ыг л авдаг. За бүр тогтмол өгдөг тэд нар надад гэлгар утаа. Бүр аваад хэвчсэн. Би 7 хоногт 2 удаа яваад авдаг байсан юм. Наад чинь бол бас их том амжилт тий. Тэгэхээр нөгөө гэлгар утны аягдал бүх дэлгүүрүүд өгөөд эхэлцүүл гэлгар утны аягдал ерөнхийдөө багасна. За хийсэх аягдал нь багасчна гэсэн. За унтрын аягдал багслаа, хийсэх аягдал багслаа, лаасны аягдал бас байхгүй болчихлоо, тийм үү? Тэр хэрээр нөгөө хот тогтчлтын бас хийх ажил бас багасаал юм гэсэн үг. Тийм, хот тогтчлтын хийх ажил багс. Анх бол хот тогтчлтын машин чинь өдөрт орог 50 удаа явдаг гэсэн юм. Хог аягдал. Дүүрэнтэй дүүрэнгүү тэнд чинь нөгөө нэг ийм хунцар савч ингээд бүндгөрөөрөө орчин цаасаа дүүржгөөрөө орчин тэгэл дүүрсэн дүүрээгүй тэгэл явж лээд. Уралдааны машинууд явж байгаа юм шиг л ингээд. Одоо багассан уу? Йоо, тэгэд явах нь уу? Тий. Бүр л ихсэл байгаа л да. Бүр ихсэж байгаа үстэй тий. Бүр ихсэж байгаа. Юу яагаад уралдааны машинд уралдаж байгаа юм шиг л ер нь бол явдیں۔ Тэгээ айл өрхөд над руу бас их яриад хонцраа цуглуулчлаа ирээд авчаач гэд. Би сая нэг 2 жилийн хугацаанд нэг ачааны машингүү. Одоо гэлгар утны аягдлыг чинь пүрүүсээрээ зөөдөн штэ. Жижиг тэргээрээ. За тэгээд сая энэ жилээс ачааны машинтай болоод одоо сургуулиуд руу авч байгаа. За айл өрхөөс очиж авъя гэхээр нөгөө нэг ганц 2 хил хунцар би очиод авахаар би зардал нь айгүй өндөр гардаг. Түншний зардал нь айгүй өндөр гардаг. Тэгэхээр очиж авч чаддаггүй. Тий. Ер нь бол тэгээд хот тогтжуулах манайх л уулна ингээд авчиж өгөө авах юм уу нэтрээгээд зөвшөлтсөн уулна ярилцаад тэгсэн чи одоо хэрэгцсэн юм ганц ч байдгүй. Авчирж өгч байгаа юм байхгүй. Тэд нар аваад тэгээд миний хажуугаар ингээд яваад хогийн цэг рүү аваач хайчдаг. Яг наанаас чи ямар ийм шийдэл харагдаж байгаа гэхээр одоо бол хүүхдүүд болон одоо айл өрхөд бас чамд ингээд ялгцсан хог дахиураа өгье гэж байна. За тэгвэл тэр дахиурыг чи очиж авч амжихгүй байх те одоогийн байдлаар өртөг зардал өндөртэй нэг айлаас очиод 1 кг юу авахд те 1-2 уут ингээд тэр хүн тэгтэл тэрэг сэтгэл гаргаад ингээд ялгачихсан. Уг нь хогийн савыг л ангилан ялгах байдлаар нь шийдээд хог ачиж байгаа хүмүүс маань ангилцсан хог аягдлаа тусад нь хийгээл ингээд авчид өгчөд бол их тийм амархан л шийдэл харагдаад байна л да. Тэгтэл өнөөдрийн байдлаар сан шандад яг тэр айл өрхийн ялгцсан байгаа тэр дахиурыг яг тэр ялгцсан байдлаар нь авах хогны одоо тэр хогийн пүнкрийн асуудал бол шийдэгдэггүй л байна. Тэгэхээр л энэ шийдэгдэхгүй байна гэж харж байна зөв. Тий. Одоо хогийн пүнкерт ер нь бол 90 эдэн шиг хогийн пүнкертийн тэнд ингээд байрсан. Тий. Тэгээ яг тэдний хажууд хамгийн энгийн шийдэл гээд нэг ахтайгаа би нэг ярилцж ирсэн. Зүгээр л хогийн тэр нөө чирдэг хогийн пүнкрийн хажууд зүгээр одоо саксны шийдийн тороо ашаа гэдэг шүү дээ. Тийм ядаж хашаалаад тий. Тороо ашаа гээд тэнтэн зүгээр л дан дахираа игээд хийдэг. Тэгээ ядаж тэр нь дүүрчих юм бол та хэд очиод авчих уу? Уу яг тэгээ шийдчихвэл ачхтаа ялгачихна гэж үү? Тий ачхтаа ялгачихна. Улаанбаатар хотод ч гэсэн одоо яг
ангиллын сав нэг тавиад айтер хэрэгжээд байгаа юм байхгүй. Яг хот тогтцоолохын улсууд нь зүгээр машиныхаар тооны шуудаа өлгчөөл тэрэндээ ачихтаа ялгаад ачиждаг. Гэхдээ хот тогтцоолохын ер нь бол сүүлийн үед ялгаатай харагдтыг. Гэхдээ дийлх ялгаж байгаа юм бол нэг зис кабель мабелч гэдэг юм. Тэ нэг өөрт хэрэгцээтэй тийм нуудаа ингээд ялгаж авдаг. Тэнд очиод ер нь бол яг ачихтаа ингээд ялгаад ачихад бас нэг юм байхгүй л. Тэгээд нэг давхар савны асуудал болохоор сумаас нэг хэдэн сав тавьсан. Иргэд ойлголтгүй болохоор чинь хамаагүй хийж байгаа. Одоо цаасны хаягдлахтал гэртээ байгаа нойлын цаасны хаягдлаа авчиад цаасан дээр нь хийчихдэг. Тэр буруу тийм. Тэгэхээр нөгөө нэг мэдлэг нь олгодог болохоор сав тавих ямарч боломжгүй бол хэцүү. Зүгээр л хийдэмий зардал гараад байна. За 8 жилдээ нэг хог хаягдл руугээл бас ингээл нэг 50-60 сая төгрөг зүгээр л ингээ гаргаж идэг. Тэдний ямарч үр дүнгүй л хийдэг. Тийм асуудлууд зөндөл. Тэгэхээр нөгөө орон нутгийн хамтын ажиллагаа чиний одоо энэ бизнестэй их холбоотой байна гэж харж байна. Нэг талаасаа яагаад өнөөдөр бас чамтай ярилцж байгаа гэхээр хүн болгоо ингээд шууд ингээд тэ зөрөгтэй ороод ахааргүй. Энэ өөрөө нийгмийн бизнес гэж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд хамтын ажиллагаагаа л илүү сайжруулах ёстой л харагдаж байна л та. Гэхдээ бас сүүлийн үед бас чамаас гадна яг энэ хог хаягдлын менежмент тэ хогны асуудлаа шийдэх талаар олон бас санаачлалууд яваад байгаа нь сайшаалтай. Орон нутгтай би чинь нөгөө нэг хамтарч ажиллаад аймагтай. Яг уу дэмжлэгийн хувьд дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ дэмжлэг нь бол яг нөгөө нэг нөхцөл байдлаа хараагүй, цаг үе хараагүй, яг тиймэрхүү дэмжлэгүүд. Яг одоо илүү сайжруулалт хийгээд явах боломжтой тийм үү? Тий. Яг бүр асуудалд орцсон тэрийг нь одоо шийдэж өгөх гээд яадаг. Цаг хугацааны хувьд тий. Цаг хугацааны хувьд. Тиймэрхүү зүйл. За хот тогтцоолохтой болохоор хамтарч ажиллая гээд уул нь одоо ингээд над дээр ингээд сургуулиуд ингээд давхраа өгөөд хамтраад ажиллаж байна. За тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд бас хамтраад ажиллаж байна. За мөн тодорхой хэмжээний иргэд байнгын тогтмол холбогдож байна. Тэгтэл одоо хот тогтцоолох гээд яг надтай адилхан зорилготой, надтай адилхан алсын хараатай тийм байгууллага нь өнөөдөр байхгүй байгаа байхгүй. Тэр Тэгэхээр нөгөө тулын 3 чулууны нэг нь л байхгүй шүү дээ тий. Нэг нь хог аяглаар юм хийж, нэг нь болгохын төвшөнд анхаарах хэрэгтэй. Нөгөө хэд нь нийлүүлэгч буюу иргэд хүүхэд багчууд одоо энэ аж ахуй нэгж байгууллага тий бүх бизнес одоо юу гэдэг бүхэл газрууд байгаа. Тэгэхээр 3 талын дэмжлэг буюу хамтын ажиллагаа чухал харагдаж байна тий. Яг таны хэлдгээр нөгөө нэг ганц хүн хийгээд явах биш. Энэ чинь олон нийтийн оролцоо. Тэгэл. Одоо 4 жил ажиллахад ямар ашиггүй л ажиллаж байгаа. Дөрөвний нөгөө хүүхдийн асууснаар сарын орлого нь хэдэн бэ гэж асуувал энэ бизнес өөрөө айгу утгагүй болно. Яагаад тэгэхээр энэ өөрөө маш нийгэмд хэрэгтэй бизнес гэж харж байгаа. За тэгээд одоо бас нэг ийм асуудал байна. Чиний хувьд одоо би нөөц байж болох одоо тэр аж ахуйн нэгж байгууллагуудыг бол Дорногов аймгийн Уулуурхайн компаниуд гэж харж байгаа. Уулуурхайн компани өнөөдөр асар олон хүнийг ажлын байраар хангаж байна. Ажлын байраар хангаж байгаагийн хэрээр үүнийг дагахсан хог хаягдал тийм ээ мөн үйлдвэрийн хог хаягдал гээд маш олон төрлийн хог хаягдал гарч байгаа. За орон нутагт бол одоо тэр татвар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хог хаягдал, нийгмийн даатгал гэдэг одоо бүхэл юм өгч байгаа. Гэхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж батлуулдаг. За ер нь одоо энэ Уулуурхайн компаниуд өнгөрсөн 4 жилийн хугацаанд чамтай хэр идэвхтэй хамтарч ажиллав? Эдэнтэй хамтарч ажиллахад Уулуурхайн компаниудад ямар нөөц боломж байдığım бэ? Чиний хувьд ямар одоо байгаа одоо энэ туршлагаас харахад илүү сайжруулах гарц гаргалгаа байдığım бэ гэж харж байгаа бай. Цаашдаа ч гэсэн одоо энэ үйлдвэрүүд нэмэгдээд явах нь бол бүр тодорхой болчлоо шүү дээ. Аж үйлдвэрийн бүс нутаг болчлоо. Анх бол нөө байгаль орчинтай хамтраад Уулуурхайнууд дээрээ нөө гэрээ байгуулаад давхар хаягдлыг авдаг гэсэн. Тэгээ Монголын үл 3 хоног гэдэг шиг тэгэл нэг гэрээ байгуулаад хэд өгөө байхгүй. Хэд өгөө л байхгүй. За мэдээж тэднийх бол өдөр болгон Уулуурхайд бол өдөр болгон ус хэрглэж байгаа маш их хүмүүс байгаа, ажилчид байгаа. Тэгэл нэг ганц хоёр авчирж өгөөл тэгэл байхгүй. Тэгээ нэг одоо зарим нэг Уулуурхайн хүртэл ярахтаа гэрээгээ бараг 5 жилээр хийчих, 10 жилээр хийчихгээд тэгээ нэг нүд хуурсан юм хийх гэсэн тийм юмнууд байгаад байгаа юм. За тэгээд яг шигшигдээд одоо цаанаасаа нөгөө бодлогын хүрээнд нь дэмжихгүй байгаа болохоор би зүгээр тэр Уулуурхайтай харьцахаар тэр Уулуурхай нь зүгээр л баг надад сул мөнгө өгч байгаа юм шиг нэг тиймэрхүү байдлаар ханддаг. Ашиг сонирхлын тийм нэг юм харуулдаг байдаг байхгүй юу. Тэгэд энэ жилээс арай өөр болж байна.
байгаль орчны газар шинэ мэрэгчлэлтэнтэй болсон ямарсан уул уурхаануудаа шахаад байгаа юм шиг лээ. Тэгээд манхлаа холбогдож байгаа. Тэгээд өчтөр гихтэл хангаас бас Mighty 4 хонцор ирсэн. TTCT гэдэг компаниас, замын компаниас. Тэгэхээр өгч эхэлж ил байна. Тэгэхээр одоо энэ уул уурхайн компаниуд яг хог байгаль орчны менежментийн төлөвлөгөөн дээр бол хог хаягдaltaй холбоотой заалтууд ер нь хэр тусахтай. Энийг бол орон нутгаас л оруулж өгөх байх гэж бодоод байгаа юм. Хог хаягдлын тухай хууль гэж байгаа. Иргэн хог хаягсныхаа төлөө бид нэр тодорхой хэмжээний татвар буюу хураамж төлдөг, хогны хураамж. Аж ахуй нэгжүүд төлж байгаа. За энэ мөн одоо энэ аюултай буюу одоо юу гэдгийг одоо энэ том үйлдвэрүүд буюу тий бүгд бас аюултай гарахгүй. Энгийн хог хаягдалж гарч байгаа. Энэ зөрүүнүүд нь хэр байдیں۔ Тэгээ дээрэс нь газар нутгийн хувьд одоо аж ахуй нэгж байгууллагууд бол харилцан адилгүй олон километрийн цаана ажиллаж байна. Энийг тээвэрлэлтийн зардлыг нь тусгаж өгөхгүй бол чам дээр авчирч хичнээн 1000 гэрээ хийгээд энэ өөрөө үр дүнгүй ажил болоод байна гэж хойлон өмнө ярьж ирсэн тий. Ер нь бол яг хог хаягдaltaй тээвэрлэлтийн асуудал айгүй хүнд байдаг. Тэгээд одоо манай аймагын хэмжээнд одоо аж ахуй нэгжүүд хог хаягдлаа ангилгээл тэгээд дээ шүү дээ. Өөрсдөө журмаа ер нь бол баталт юм бэлээ. За журам бол байгаа. Тэгээ өөрсдөө бүр тусгаа заагаад ингэж баталж өгд юм лээ. Өмнө нь бол тийм журам байгаагүй юм уу? Тийм л юм шиг лээ. Уул уурхай бол бүр яг хаа цаанаасаа бүр шахаж шаарддаг юм лээ. Тэгээ яг нааг яг үйл ажиллагаа эхлэхээс өмнө бол уул уурхайнууд зүгээр бушлаа шатаагаал хайдаг байсан юм лээ. Би яг хаа очиж үзээгүй ч гэсэн нөгөө нэг найз төхөд ойр тойрны хүмүүсээс асуудаг хүмүүсээс асуугаад янгоо зүгээр ингээд одоо булах ч юм уу шатаах ч юм уу тиймэрхүү арга хэмжээнүүд авчдаг л гэж тэгжсэн. Тэгэхээр тээвэрлэлтийн зардлыг нь одоо өөртөө авчирч тухайн одоо давхар буюу хог хаягдлаа өгөх те. Тэгээ энийг чи буцаагаад уг нь олвол зүгээр авах гаагүй шүү дээ. Буцаагаад тэр байгууллагт тэр ажилтаа 5 тухтай байх боломжийг нь бол сандал болгож өгч болж байна. Ер нь бол тийм үү? Их нарийн тусах юм бол үнэхээр тийм ашиг сонирхол яваад байгаа бол дахиураа өгчхөө. Мэдээж чиний хөдөлмөр үнэлэмж ороод тэр сандлыг борлуулж байгаа. Тэрний түүхийн эд нь буцаагаад тэр болж байна. Тэгэхээр одоо буцаагаад нөгөө байгаль орчиндөө байдлаар тэдний компани ч гэсэн зохицуулах боломж байна гэж харж штэ. Тэгээ уул уурхай нөгөө нэг тээвэрлэлтийн асуудал одоо хотоос нөгөө нэг нөөцөө татдаг. За аймагаас нөөцөө татдаг. Тэр машинаараа л ерөнхийдөө буцааж явуулдаг. Буцаачаад ямар ч зардалгүй л сургаа тий. Ямар ч зардалгүй болно. Одоо наач бол аюу амархан гаргалгаа юм тий. Хамгийн удаа өгч байгаа нь Бадрах энержи. Байнга тогтмол авчирч өгдөг. Анх бол ялгахад явах хэцүү л байсан. Одоо бол ялгаа сурцсан. Би тэгэл жолоочт нь хэлээл явуулдаг. Тэднийг бол яг аймагаас нэг уус ундаа юмнуудаа бэлтгэтэл авчираад маа дээр буулгачаал тоосгөр нөхчөөл явдаг. За яг энэ гаргалгааг бол одоо олон уулуурхайн компаниуд хэрэгжүүлээсэ гэж бодож байна. Тэгхийн бол чиний одоо түүхий идэж нэмэгдэн одоо энэ байгаль орчны энэ агаарын бохирдол, агаарын чанар тий маш олон одоо энэ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаа асуудлыг шийдэж байна. Байгаль орчинд ээлтэн. Тэгэд саяхан нэг мэдээлэл уншиж хагаад хамгийн нэмгэн хог гялгаруудч бүр хамгийн нэмгэн гялгаруудч байгальд бол 100-аас 500 жил болж одоо хүрсэн шингэдэг гэсэн юм. Мэдээлэл байгаа шүү дээ. Одоо нөө төлжилт шороо шуурах асуудал чинь бас хог хаягдaltaй. Шууд холбоотой. Тий. Одоо эдгээр чинь энэ усан дотор бас л микро хонцор байж л байгаа. Бүр гараад ирсэн хэлрээд. За тэгэнгүүт одоо энэ хонцор маань задрах та, байгаль задрах та, гялгаруут маань задрах та нөгөө микро хонцроо ингээд тараагаа цацчихдаг. Тэнгүүт дахиад нэг хонцор бүрхүүл тодорхой юм үүсчин. Тэгэхээр нөгөө нэг үүснөгөө урмалчин бас урахаа болж идэв. Тийм байгаа. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудал хүн төрөлхтний одоо чухал анхаарлын төвд орж байна. Энтэй холбоотойгоор дэлхийн нийтээр анхаарлаа хандуулж байна. Монгол улс доктортой хөгжил гэдэг асуудлыг сүүлийн одоо 30 жил ярьж штэ. Тэгээд яг үнэхээр яриад байдаг олон дүрм, журам, тогтоол, шийдвэр маш олон зүйлийг баталж байна. Гэхдээ ярьсан ирээрээ багаар л явж байна. Гэхдээ энэ яалтчгүй анхаарлын төвшөнд орох асуудал мөн байгаа байхгүй. Тэгээ ялангуяа чийсэн ярьж штэ. Шорон шуурга нэмэгдэж байна. Эсний нүүдэл нэмэгдэж байна. Тэгээ дээрэс нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хангаан бүс буюу одоо мод өврөө асар их
шарилж буюу одоо юу амьтанд идэвүүлж байна тий. Ургах нөхцөл нь одоо улам багасаад ногоон байгууламж багасаад байгаа энэ үед л нөгөө модоор санал хийдэг гэдэг л энэ ойлголтыг чиний энэ хийгээд байгаа бизнес халж ийн л гэж тий ер нь бол тодорхойлж байгаа тий. Нөгөө нэг анх бас ер нь бол нөгөө аймагуудыг үнэлгээг нөгөө нэг юу яхад нэг 3 зүйлээр үнэлт юм билээ шүү дээ. Нөгөө цахим шилжилт, хог хаягдал тэгээд цахим шилжилт, хог хаягдал тэгээд нэг нь болохоор ногоон байгууламж юу? Тий, ногоон байгууламж гэдэг. Ийм 3 зүйлээр үнэлдэг гээд тэгжсэн. Тэгээд манай аймаг одоо хог хаягдлыг юугаа яаж зохицуул цаашаа бидээг нь явуулт юм бол гайхаад байдаг шүү дээ. Тэгэлгүй яг энэ өөрөө нөгөө чухал асуудал л та. Яг энэ хэд чинь бүгд байж аж нөгөө цаасны хог хаягдлыг багасгах чинь тий. Одоо баримтыг хүртэл ер нь цаас хэвлэх биш. Ер нь зарим аж ахуйн нэгжүүд шууд QPR уншил юугаа тэр цаасыг бол хэвлэхээ байгаад Улаанбаатарт бол хэлцээ. Одоо ингээ орон нутагч гэсэн баримт гэж хэвлэж өгөхгүйгээр дэлгэцэн дээрээ гаргаад уншуулаад цаасны хог хаягдлыг хүртэл ингэж багасгах боломж бай. Одоо ингээ шийдлүүд гараад эхэлсэн л гэж харж байна л да. За тэгээд гана одоо энэ жилийн хувьд ер нь одоо ойрын зорилго чиний хувьд бас юу байна вэ? Ер нь одоо бид хоёрын ярилцлагыг сонсоод чам руу олон аж ахуйн нэгж байгууллагууд хандаасаа гэж хүсэж байна. Мөн энэ хэрээр чи өөрийн энэ хийж байгаа энэ ажлыг яаж өргөжүүлэх ийм зорилготой ажиллаж байна? За ер нь бол одоо бодоод байгаа юм нь үйлдвэрээр нь өргөдөхий гэсэн бодолтой байгаа. За үйлдвэрээ яаж өргөдөх гээд байгаа юм бэ? Хог хаягдалж байхгүй байгаад үйлдвэр өргөдөхөд яах гээд байгаа юм бэ гэж бодож магадгүй хүмүүс. За манай үйлдвэр одоо хүчний шатлалын үед ер нь бол техник технологийн хувьд хоцрогдсон. За хаа байсан нөгөө хятадд 20 жилийн өмнө хэрэгжилж исэн л техник технологи хэрэглээл явж байгаа манай үйлдвэр. За үйлдвэрээ өргөдөх нь гэдэг нь за нөгөө нэг үер усны аюулаас болж гин. За технологийн асуудлаас болж гин. Бас нэг өргөдөх гэдэг шалтгаан нь олон нийтэд нээлттэй жишг үйлдвэр барих гэдэг юм аа. Бий болох гэдэг юм. За олон нийтэд нээлттэй жишг гэхээрээ манай аймгийн иргэд очоо үзчихдэг 21 аймагаас хүмүүс ирсэн ч бас ирээ үзчихдэг зүгээр ороод нээлт. Яг яагаад байгаа юм бэ энэ хог хаягдлыг. Тэгвэл тэр хүмүүст хогоо ангилах сэтэл нь бүр илүү төрнөө. Бүр илүү ойлгоод ухаарад ирнэ. За тэгээд ухаарад ирсэн хүмүүст сургалтын ороо дахиад юм тайлбарлахад тэд нэр хогоо ангилаад ирнэ л гэсэн. Тийм бодолтой байна. За тэгээд энэ хог хаягдлын асуудлыг бууруулахын тулд шат дараатай юмнуудаа хийх ёстой. Яг менежментийн ажлаа хийгээ тэрний ард дээрээс тээвэрлэлийн асуудлаа шийдээ тэгээ боловсруулах асуудлаа шийдээ ч гэдэг юм уу те шат тараатай явах хэрэгтэй. За энэ тэгээд үйлдвэр маань олон нийтэд нээлттэй үйлдвэр болно гэж хэдэн төрөний төсөв төртгөр ер нь босхоор байна. Чи одоо энэ ажлынхаа төлөө яаж одоо ямар гаргалгаар ажиллаж ийн зээл тусламж юу хүсэж байна. Орон нутагт одоо энэ санаагаа хэрхэн илэрхийлж байна. Мэдээж одоо нөгөө бодлого гэдэг юм чи хажууд нь байж ээж олон нийт нэг талдаа энийг хийж байгаа хүн ингээ нөгөө гурван талын л нөгөө байр суурь чинь байж ээж шиний хийх гээд байгаа энэ юу чинь яг ингээд билэгдэх үр дүн гарах харагдаж штэ. Түрүү жил орон нутагтаа ер нь танилцуулсан тодорхой хэмжээний за нэг 10-аас 20 жилийн хугацаанд. За хот тогтцоолох болохоор ингээд хот тогтцоолох зүгээр л одоо энгийн боловсруулах боломжгүй хог хаягдлаа. За би зүгээр дахин боловсруулах боломжтой бүх хог хаягдлыг ч авъя. За надад нэг ийм үйлдвэр барьдаг ч хөө. За хүүхдийн парк барайл, кино театр барайл, туслан барайл ингээд хувийн аж ахуйн нэгжүүд өгөөд байна. За болж менежментээр явж штэ. Хувийн аж ахуйн нэгжүүд менежментээр явуулчихж байгаа тий барьж өгөө. За болж. Тэгвэл надад дахин боловсруулах үйлдвэр барьдаг ч менежментийн хариуцсан явчаа. Одоо туршлага байна. Тэ менежментийн хариуцсан явчих гэдгсэн чи аварсан боломжгүй гэдэг хариу авсан. Тэгээд энэ жилээс бас хөнгөлөлтөө зээл судлаад явж байгаа. Хог хаягдлын салбар тэгээд банкны өндөр хүүтэй зээлээр ягаад босох ямар ч боломж байхгүй. Тэгээ хөнгөлөлтөө зээл судлаад бас олон талаараа иргэдээсээ бас хандив тусламжаа босдын билүү ч гэсэн янз бүрийн бодлоод байгаа. Бодоол яваад байна. Яг алинд нь одоо шийдэх вэ гэсэн шийдвэртээ хүрч чадахгүй. Яг хөрөнгө оруулалтаа босгочвол яг бодож байгаа бүх зүйлээ хийгээд яг сайн Дорногов аймгийн хэмжээнд хогноос салах боломж бол байгаа. Санаанд бол багтаад байгаа. Багтаад байгаа. За энэ нөгөө олон нийтэд нээлттэй үйлдвэр болно гэдэг бол энэ санаачлага өөрөө бол их тийм зөв юм шийдэл үр дүн дагуулсан ийм
шийдлийн болов уу гэж би харж байна. Тэгээд энэ ажилдаа ч гэсэн одоо бид нар одоо манай телевизийн хувьд одоо иргэд олон нийтэд соён гэгэрүүлэх ялангуяа одоо нийгэмтэй холбоотой асуудал дээр бол нэлээд одоо чухал ийм байр суурьтай ханддгийн хувьд бас хамтарч ажиллах ямар боломж байна тэр болгоноор ингээд хамтарч ажиллая гэж бодож байна. За одоо бид хоёрын ярилцах цаг ерөнхийдөө дуусч байна. Тэгээд Ганаагийнхаа ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа ажилд амжилт төсмөр байна. Одоо бол мэдээж хичээл сургууль эхэлсэн. Одоо бүхий л хог хаягдал болон дахиур гялгарууд гэдэг хүүхдүүд маань мөн одоо сургууль дотор нь байрлуулсан тэр Ногоонбаатартай игээд эхэлсэн байх гэж бодож байна. Тэгээд дараагийн олон сургуулиуд бас энэ хугацаанд намар сайхан уур тэмцэн очиж үйлдвэртэй танилцаад илүү олон гоёгоо санаачлагыг хэрэгжүүлээсэй гэж бодож байна. За мөн одоо хүүхдүүд бол сайн дурын ажил бас маш их хийдэг болсон. Өөрөө яг энэ дээр бас одоо сургуулиуд бол оролцооны газрууд байдаг бол илүү гоё түлхэц өгөөд хамтарч ажиллах боломж байна гэж харж байна. Тий. Сая нэгдүгээр сургууль яхаа тэр тал дээр нь хамтарч ажиллая гэдэг юм хэлсэн. Тэгээд одоо сумдаас бас сургуулиуд холбогдож байгаа. Сургуулийн захирлууд Улаанбаатарх сум холбогдож байгаа, Өргөн сум холбогдож байгаа, Дэлгэрэх холбогдож байгаа. Сумдуудаас холбогдоод байгаа энэ жилээс давхраа цуглуулж эхэлнэ. Сая 100-ны хугацаанд хүүхдүүдээрээ бас давхар цуглуулсан гэдэг. Тэгэхээр энэ Говийн Ногоонбаатар сургалт маань, менежментийн сургалт маань ямар үр нөлөөтэй байсан бэ? Ер нь менежментийн яг зөв зохион байгуулчвал ямар үр дүнтэй вэ гэдгийг ер нь бол харуулж байгаа гэж бодож байгаа. Тэглгүй яг Дорногов ч өөрөө 2 жилийн том бомбттай. Магадгүй дараагийн одоо тэр дахиур буюу энэ менежментийн ажлыг хийх газар бол замын үд сум байх гэж бодож байна. Тэгээ замын үдэд ер нь очиж мэдээлэл хүргэж ирсэн үү? Замын үд очиж мэдээлэл хүргэж байгаагүй. Хүмүүс ер нь замын үдээс холбогддог. Гэхдээ замын үдээс надад нийлүүлдэг нэг их чийдээ. Ресторантэй яг юу ажиллагдгийг мэдгүй л дээ. Гэхдээ тооны шуудагаар дүүргээл цуглуулжал том машин дээр өгөөл явуулчихдаг. Би энэ тосоод авчдаг. Тийм түншлэл байгаа мэй тий. Тэгээ тэр хүмүүсээ бас хүмүүст олон нийтэд мэдээлэл хүргээд байвал тийшээ бас замын үдийнхэн очиж өгөх боломж байгаа юм байна. Тээврийн асуудал, логистикийн асуудлыг шийдчихвэл ер нь бол ханаас ч хамаагүй л ирэх боломжтой байна. 14 сумаас. За тэгээд Ганаа өмнө нь ярьжсэн энэ одоо энэ хувцрын энэ тагаар траншаны нөх хийж байгаа юу вэ? Траншаны таг, шон, сандал. Тий. Траншаны таг. За тэгэхээр нөгөө саяхан бас ярьжсэн байхгүй юу? Аялал жуулчлалаар ирсэн хүмүүс буюу одоо энэ тэндээс ирсэн хүмүүс гинтийн эрсдэлд орох юуг ингэж судалдаг гинэ. Тэнгүүд хамгийн түрүүнд гаднаас ирж байгаа хүмүүс маань тухайн орон нутгийн траншаа тий хэр аюулгүй таг нь хэр аюулгүй байна вэ гэдэг асуудалд нэлээд анхаарал хандуулдаг гин. Яа тэгэхээр энээс үүдээд нөгөө тухайн хүнээс гадна хүүхдүүд ирсдэх тий аюулгүй байдал алдагдах энэ нөхцөл байдал их байдаг. Хүүхдүүд ер нь их траншаанд ундаг штэ тий. Энэ аюулгүй байдал дээр чиний хийж байгаа энэ ажил бол бас нэлээд чухал ажил юм байна гэж харсан шүү. Тий, ер нь бол чухал. За манайх чинь нөгөө нэг хаягдлаа тестлэл бүтээгдэхүүн гаргаад тестлүүлэн ч гэж юу байх вэ? Өөрсдөө тестлэлтэй. За яаж юм тий хэр бат бөх вэ тий. Тагн дээр ихтэл сонсмол явуулаад тестлэх жишээ. За шонгоо ихтэл хугарч ийн үгээд өөрөө машин тэргээр гаргадаг чинь өндөр машин гаргадаг. Би нөгөө стандарт хэмжилсэн газар очиод тестлүүлэгээ яасан ч хэднийх яг ийм юм тестлэх юм байхгүй гэдэг юм уу тий мэдхгүй гэдэг юм уу техник нь ч гэдэг юм уу тэгээ тестлээд тийм нэг бичиг ер нь бол гаргаж өгөөгүй. Тэгээ Улаанбаатар хотод очивол яад юм байгаа тэрийг сайн мэдхгүй. Тэгээ үйлдвэрүүд бол авцсан л ах юм билээ. Тийм үү. Тий. Одоо нөгөө тохирлын гэрчлэгээ гэдэг тий тийм юм авцсан л ах юм билээ. Тэгээ эндээ бол яг аймгийн хэмжээндээ өөрөө тестлээд тэгээ тэр үйлдвэрүүд тохирлын гэрчлэгээ авцсан болохоор бас маах чигсээ яг л адилхан технологиор хийж байгаа болохоор бас ер нь авах хэрэгтэй юм байна те. Тэгэхээр нөгөө борлуулах буюу нийлүүлэх аж ахуйн нэгжид бас ийм гээд үзүүлэх одоо аль биесны баримт бичгтэй болж байна л гэсэн үг шүү дээ те. Ер нь бол болно гэж бодвол. Яг үйлдвэр дээр нөгөө ганцаараа яжгаад түрүү жилээс инх мандах гээд сайн дурын хоорж маш их мэдээллийг төгөөж хамтарч ажиллаж байгаа те. Амар их ажил түлхэц болж байгаа. Би чи бараг жилдээ өөрөө 2-3 удаа шантардаг юм шүү дээ. За одоо шантарх нь гайгүй болсон уу? Одоо ч гайгүй болоо л болж л байгаа. Байнгын шантар хаяа нэг шантраал марс юмтэй болдог ч юм уу гэж. Одоо би чинь нөгөө нэг
гэртээ гадуур олсон орлогоо үйлдвэрлэгөө оруулаад байгаа юм шүү дээ. Энэ бол хогоо эдлийн салбар руугаа оруулаад байгаа юм. Тэг мандах ирээд энэ бол ажил аягүй хэцтэй. Сайн явж байгаа хоёулаа. За тэгээд өвлөөсөө ажилтангуу болоод одоо дэлгүүрүүдээс 2 авдаг гэсэн бол одоо 1 авдаг болж байгаа. Дэлгүүрүүдтэй учир байдлаа хэлэх юм бол дэлгүүрүүд бас хөөрхөн хүлээж аваад 7 хоногт 1 авдаг болоод сургуулиуд дээр ч гэсэн очиж явахдаа тэгэл за байлгаж байгаарай байлгаж орой шөнө очиж аавна эсвэл үүрээр очиж аавна гэл тэгэл явж лээ. За тун удахгүй гайхалтай үр дүнгууд гарна гэж найдаж байна. Ер нь аливаа юм заримдаа асар их цаг хугацааг зарцуулдаг, зарим зүйл бол маш хурдан явдаг. Гэхдээ чиний хийж байгаа ажил бол онцлогтой ийм ажил гэдгийг өнөөдрийн битүүрийн ярилцсан энэ ярилцлаганаас манай үзэгчид бас тодорхой мэдээлэл авсан байх гэж итгэж байна. Тэгээд ганаагийнхаа хийж хэрэгжүүлж байгаа энэ доктортой хөгжлийг дэмжих энэ нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа энэ бизнест нь амжилт төсөй удахгүй сайхан мэдээгэр уулзах байх гэж бодож байна. Найдаж байна. Баярлалаа. Амжилт төсөй. Тайцсан амжилт төсөй. Баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр Ди подкастын зочноор эко говь дахин боловсруулах үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ган Эрдэнэ оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.